За тэгэхээр дараагийн мэдээ бол 2 зүр сэлэмний улсын авраг шалгаруулах тэмцээн байгаа. 2 зүр сэлэм хэрэг танд юу бодогдож байна? Үгүй би нэг сонирхолтой бүгдээ харахаар жоохон сүртэл харагдаад байна. Сэлэн барил ингээд идэх цагаан утастай үг. Би ерөөсөө 2 зүр сэлэмний талаар мэдээлэл байгаагүй. Ер нь бол нэг тэгж ойлгохгүй байсан л да. Ингээл энийг тэгээд зуны олимпиад оролцоход хүртэл энэ их амархан спорт байна. Ерөөсөө ингээл оноо аваад ингээл медаль авчдаг гэж ярьжсэн. Тэгээд яг энэ амралтын өдрүүдэд болж өнгөрсөн улсын авраг шалгаруулах тэмцээн дээр ингээд суугаад тэр хүмүүстэй ингээд уулзаад ярилцаж байх үед надад маш сайхан санагдсан. Яагаад гэвэл 2 зүр сэлэмний спорт өөрөө Франц улсад Европод анх үүссэн. Гэхдээ манай монголчууд эрт дээр үеэсээ тийм тулаанч те сэлэмний эрдэмтэд маш их тийм суралцсан ард түмэн шүү дээ. Тэгвэл тэр цус хүнд байдаг юм байна л да. Яг нэг сэлэн барайл ингээл долооны талбар дээр гарахаар их гой санагддаг гээд. Тэгээд энэ нэг талаасаа яг ингээд би бинийгээ гинтэх юм бол ерөөсөй байдгүй юм байна. Хөдөлгөөнд шатар гэж нэрлэгддэг. Маш их одоо хэдхэн секундэд маш хурдан ийм үйлдэл хийх ёстой, оноо авах ёстой ингээд болдог болохоор ерөөсөй маш их бие бялдрын болоод оюун ухааны хосолсон спорт байдаг юм байна. Нэг сонирхолтой тэгээд үзэгчтэй бас маш сонирхолтой мэдээллүүдийг мэдээндээ хүргэсэн байгаа ингээд мэдээгээ хүлээн авчихсан. 2 зүр сэлэмний спорт нь 17 дугаар зууны үед Франц улсад үүссэн гэж үздэг. Улмаар Франц, Итали, Унгарт тархсан байна. 2 зүр сэлэмний спорт нь бүх зууны олимпийн наадамд оролцсон дөрвөн спортын нэг бөгөөд одоо хүртэл олимпийн наадамд онцгой байр суурийг эзэлсээр байна. Харин манай улсад 2009 онд Монголын 2 зүр сэлэмний холбоо үүсгэн байгуулагдсанаар энэхүү спорт худалдаа хөгжиж байна. 2017 оны 5 дугаар сарын 13-14 өдрүүдэд 2 зүр сэлэмний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 5, багийн 4 дахь удаагийн улсын авраг шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тийм. 2 зүр сэлэм бол Монголд шинэ спорт дөнгөж 8хан жил явж байгаа. Тэгээд гэхдээ ер нь бол монголчууд дээр үесээ их агуу сэлэмчд байсан гэд би одоо ховдоо боддог. Тэгэхээр монголчуудад одоо энэ спорт Монголд хөгжихдээ бүх болцоо байгаа. Тэгэхээр монголчууд ийм гас багийн спортыг бол ганцаарч спортондоо их амжилт үзүүлдэг. Тэгэхээр ер нь бол сэлэм Монголд хөгжих бүх боломж байгаа. Яг хийх юм зөндөө байгаа. Монголд клубүүдийн тоо нэмэх хэрэгтэй байна. Тэ гадаадд болж байгаа тэмцээнүүд нь бүгдэнд нь амжилттай оролцох хэрэгтэй байна. Тэгээд мэдээж гол юм одоо энэ байдлаар бидний одоо холбооны гол ажиллаж байгаа юм бол гадаад тэмцээн болон Токио 2020 зорилготой ажиллаж байна. 2 зүр сэлэмний спорт бол 2 хүн сэлэм барьж хаад бие биений хатгаад байгаа хэрэг огт биш. Нэг хатгалтын дараа хамгаалах уу, өргөжлүүлэн довтлох уу гэд тамирчнаас богино хугацаанд шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх, тулааны үйл явцыг мэдрэх гээд асар өндөр мэдрэмж шаарддаг спорт. Мөн биеийн хүчний болон оюуны спорт хосолсон учраас 2 зүр сэлэм бол хөдөлгөөнд шатар гэж ярьдаг байна. Хүүхэд залуусч энэхүү спортоор хичээллээд маш олон өөрчлөлт гарсан хэмээн ярьж байлаа. 2 зүр сэлэмний спорт ер нь бол бусад спортоос онцлог нь гэвэл нэг биеийн болон оюуны чадварыг илүү хөгжүүлдэг. Яаж байх вэ гэдэг нэг биеийн шатар гэж хэлдэг. Ер нь бол одоо хичээсний эцэст бол мэдээж амжилтууд гаргаж ирсэн. Тэрнийхээ ачаар өөрт зоригтой юунаас ч яахгүй өөрийнхөө сэтгэл зүй бүх юм өдөртөж чаддаг гэсэн юм бол тэр оргийн юм надад харахгүй. Энэ жилийн улсын авраг шалгаруулах тэмцээнд 100 гаруй тамирч оролцжээ. Энэ жилийн медальтнуудын дундаж нас нь 21 настай тамирчид байсан. Энэхүү спортын хүүхэд залуус маань сонирхон хичээлж эхэлснийг харуулж байна. Сонирхолтой энэхүү спортоор хичээлснээр бие бэлдэр оюун ухаанаа хөгжүүлэхээс гадна зориг, төвчээр, өөрийгөө ялах гэд маш олон эерэг үр дүн гардаг байна. Монголын сэлэмчид Олимпийн тэнгэрт Монгол улсынхаа төрийн далбаг мандуулах тэр сайхан өдөр удахгүй ирэх үзье. Light News мэдээллээ.